Та дэлхийн хамгийн анхны босооход ямар барилга байсныг мэдэх үү? Энэ бол орчин үеийн архитектурын эцэг гэдэг Le Corbusier-гийн зохион бүтээсэн United Habitation буюу амьдрах нэгжим. Дэлхийн 2 дугаар дайны дараа орон сууцны асар том хэрэгцээ буюу хямрал нүүрлэгүүд Le Corbusier зүгээр нэг орон сууц биш, дотроо бүх үйлчлэгээтэй бие даасан босоо хотыг бүтээсэн. Барилгын дунд давхарт дэлгүүр, кофе шоп байрлуулж, дээвэр дээр нь хүүхдийн цэцэрлэг, бассейн хүртэл байгуулсан юм. Гэхдээ энэ барилгын хамгийн гайхалтай нууц нь түүний огтлол дээрээс харж болно. Le Corbusier айлуудыг ээл хэлбэртэй 2 давхар дуплекс байхаар оньсон тоглоом шиг зөрүүлж угсарсан бөгөөд 3 давхар тутамд ердөө ганцхан коридор гаргасан байдаг. Ингэж огтлолоор ухаалаг төлөвснөөр нэг айл барилгын 2 тал руу хоёрын руу харсан цонхтой болж агаар сэлгэлт болон байгалийн гэрлийг төгс авдаг болсон. Ашиггүй коридорын талбайг багасгаж айлуудын дотоод орон зайг одоогийн орон сууцнуудаас ч илүү үр ашигтай, чанартай томруулж чадсан байдаг. Сонирхолтой нь барилга дөнгөж алтанд орох үед нутгийн иргэд галзуу хүний байшин гэж шүмжил байсан ч бод байдал дээр энэ нь өнөөгийн бидний амьдардаг орчин үеийн зохицолбор буюу орон сууцнуудын эв хүсвэр болсон байдаг. Архитектор хүний хувьд хэлэхэд огтлоор дамжуулж амьдрах чанарыг ийм дээд зэгтэн худал төлөвлөн гэдэг бол тухайн үедээ үнэхээр том агуу сууц шийдэл байсан нь бол гарцаагүй үнэн гэж бодож байна. Үзэгч та бүхэн одоогоос бараг 100 жилийн өмнө бидний одоогийн орон сууцнаас илүү шинэлэг байдлаар төлөвлөлт хийжсэнийг та бүхэн энэ бичлэгнээс ойлгосон болов уу гэж бодож байна. Энэ мэт бичлэгийг үзхийг хүсвэл намайг дагаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.